Монгол улсын хэмжээнд жил бүр шинэ жилийн баяр арга хэмжээтэй холбоотойгоор 12 дугаар сард согтуугаар үлдсэн зөрчил, гэмт хэрэг болон осголт, хөлдөлт эрсэхсдэг байна. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард нийт 35,340 гэмт хэрэг бүртгэгдсэн бол үүний 5,821 буюу 16.4% нь согтуугаар үлдэгдсэн байна. Архигүй шинэ жил. Та татгалз нөлөөллийн ажил. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард нийт 4,925 осол гэмтэл бүртгэгдсэн ба үүнд осголт хөлдөлт багтсан бол зэгстөө долгино. Өнгөрсөн жил болсон сайн сайхан дурсамжуудаа иргэн нэгэн санаж, ололт амжилтаа тэмдэглэн өнгөрүүлдэг шинэ жилийн баярын нэгэн том хэсэг байдаг. Үүнийг бид ажлын газрын хамт олон найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ тухайн оны төгсгөлд тэмдэглэн өнгөрүүлсээр олон 10 жилийг үдсээр байгаа билээ. Угтаа бол гэр бүлийн баяр гэгддэг энэхүү баярыг ажлын газрын хамт олон найз нөхдөдөө тэмдэглэн өнгөрүүлэхдээ гэр бүлээсээ ч илүү ач холбогдол өгж баярладаг нь нууц биш. Зэрүүдний үнсэн төвийн яарлал тусламжийн дуудлага 103-т архины шалтгаантай дуудлага ерөөс одоо нэмэгдэж байгаа. Ялангуяа зүгээр нэг архи уусан хүн биш. Архи уугаад солиорл илэрсэн тийм ээ. Хийм харах, хийм сонсох, өөрийгөө одоо хувирч өөрчлөлтөд мэдрэх гэх мэт ийм өөрчлөлтүүдийг өгсөн хүнийг бол албадан хэвтэмжлүүлдэг байгаа. Яагаад гэвэл өөртөө болон бусдад нийгэмд аюултай үйлдэлийг эрсдэлтэй учраас согтууруулах ундаа хэрэгэлсэн хүмүүс гэдэг маань өөрсдөө зайран шиг хяналтаа алддаг учраас маш олон төрлийн гэмтлүүд хийж байгаа юм л да. Мэдээж нөгөө залуучууд хоорондоо муудалцдаг. За мэдээж нөгөө ууж хэрэгэлсэн зүйлсийн шилэрч гэдэг юм уу нэгнийгээ гэмтэх. Одоо шинэ жил мэд эхэлчихэж байгаа, баяр тослууд эхэлчихэж байгаа хамт олоороо нөгөө арх согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүмүүсийн масс ихсчихэж байгаа шүү дээ. Их болчихсон. Тэгэхээр нөгөө осголт хөлдөлт бас босод тохиолдлууд мэдээж арх согтууруулах ундаа хүн хийсэн уус хэрэглэсэн хүмүүс тэнцвэрээ алдчихж байгаа. Тэрхүү төдий хэмжээгээр унж хөл гараа хуглах эрсдлүүч гэсэн гэж байна гэсэн үг шүү дээ. өдөр тутамдаа л одоо гудам замд хяналт шалгалт хийж байна. Ялангуяа энэ арх согтууруулах ундааны зүйл хэрсэн үедээ жолоо барьж байгаа хүмүүсийг өдөр тутамдаа шалгадаг. За энэ үед бол одоо аав нь ээж нь гэр бүлэрээ арх хуучаад машинаа бариад бага насныхаа хүүхдийг дагуулад явж идэг ийм тохиолдлууд бас байдаг. Ололт амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэх нь буруу биш хэдий ч угтаа энэ баярыг бид тэмдэглэхдээ согтууруулах ундааг заавал хэрэглэх гэдэг ойлголт нь хэвшсэн буруу соёл дэг журмыг үүсгэсэн буруу ойлголтыг өгсөөр байгаа билээ. Эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид бүгд дунджаар хасах 25 хэмээн хүүтэнд баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ хахир хүүтэнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд маш их эрсдлийг дагуулдаг гэдгийг хэвлэл мэдээлэл болон холбогдох мэрэгжлүүд мэдээлсээр байгаа гэдгийг бид мэдсэн хэрнээ сайнны хажуугаар гэж гонигт мэдээнүүд сонсогдсоор байна. 2022 оны 6 сард нэг шөнө 4 цагийн хяналт шалгалт хийхэд 600 гаруй согтуу. За энэ жил мөн 6 сард энэ арга хэмжээг давтан зохион байгуулахад мөн л 600 гаруй согтуу жолооч тэр ирсэн жолоож яваад одоо зөрчлөөр шалгагдаж халуут хариуцлагуудыг хүлээлгэсэн байгаа. Залуухан ирсэн юм гэж байна тийм ээ. Одоо 30 хүрээгүй байхлаа дөнгөж 30 хэдэн настай яг энэ хөдөлмөрлөж явах насан дээр бол архины солиорл өгч байгаа. Тэгээ архины солиорл өгж байгаа гэдэг нь зүгээр нэг уус хүн болгоно солиорл өгөөд идэв. Яадаг вэ гэхээр архин донд хэмнэлтийн бараг төгсгөл үе рүүгээ гарч ирдэг ийм өөрчлөлт байгаа. Архин донд хэмнэг бол өөрөө тийм архаг эмгэг, хүнд эмгэг гэж үздэг. Яагаад гэхээр эмчилгэхэд цаг хугацаа хүч хөдөлмөр тийм ээ хөрөнгө мөнгө шаарддаг. Согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн нэгнийгээ хүчлэн уулгаж оны шилдгээр шалгарсан нэгэндээ баяр хүргэх нэрийдлэр ундаг өргөх шалтгаан мунтахгүй олон байдаг. Хэр их хэмжээтэй уух болон хизээ зогсоох вэ гэдгийг бид бүгд үнэндээ мэдтгүү. Тиймдээ ч хяналтаа алдаж бодлогогүй үг хэлж бодоогүй үйлдэлээ хийдэг байна. Гаргасан алдаа хийсэн буруу үйлдэлээ бид тасарчсан байжээ гэдэг үгээр хаалт хийж өөрийгөө өмөрсөр байдаг. Баяр таслалыг тэмдэглээд архитектур согтууруулах ундаа хэрэглэсэн үед осголт хөлдөлтөөс болоод хөл гараа тайруулах залуу хүний өвдөж маш хэцүү шүү дээ. Тэгээд дээрээс нь залуу хүүхдүүд, залуу эд яг ингээд хийж үтэх насан дээр явж байгаа. Ив ирүүл сар бол залуучууд хоорондоо зогсолтод нэгнийхээ амь насанд хүрэх чинь эсвэл бүр
хөдөлмөрийн чадвар бэрхшээлтэй хүртэл болж байна, хөгжлийн бэрхшээлтэй. Тэгэхээр энэ нэг хүний ч асуудал биш, хоёр талдаа хоёр залуу хүний амьдрал тэр чигтээ чанар нь бууж байна гэсэн үг шүү дээ. Тэр үеийн найз нөхдүүд нэгийг гэрт нь оруулж өгөхгүй орцных нь гадаа хүргэж өгчөд нөгөө хүн орцныхаа гадаа орж чадахгүй хөлдөөд манаас алдсан тохиолдол хүртэл байдаг. Би 24 настай. Сургуулаа төгсөөд удаагүй жахтаа 3 сарын дараа дуртай компанид ороод мэргэжлэрээ ажиллаж исэн. Тэгээд мэргэжлэрээ ажиллаж байгаад анхны байгууллагын маань шинэ жил болоод шинэ жилийнхаа мэдээж өмнө нь ямар нэгэн баяр тийм дуртай компанийн баярт орж байгаа болохоор нэлээд тогтолтой нэлээд хүлээгээд зөндөө бэлдэж ороод маш тийм гоё мэдрэмжтэй орсон. Байгууллагын маань ч гэсэн надад маш сайн ханддаг, гоё уур амьсгалтай, гоё хамт олон байсан. Тэгээд шинэ жилдээ орчоод нэлээд хөөрцөн, баярлсан байсан. Тэгээд намайг ухтаж авна гэд ажлынхан маань болохоор архиар нэлээд шахсан. За чи нэг уучаач чамайг ухтаж авч байгаа штэ гэд зөндөө шахаж байсан. Тэгээд би ч гэсэн өөрөө бас хөөрөөд за яах вэ? Угаасаа анхны шинэ жил юм чинь гэж бодоод өсөн болгоны нуугаад тэгээд тасарсан юм шиг байлээ. Тэгээд би юу өмнө нь угаасаа нэг их тасартлаа ууж үзэж байгаагүй. Шинэ жил дуусаад ажлынхан маань гэрт хүргэж өгсөн. Хуучин ажлынхан маань тэгээд орц руу оруулж өгөөд өгсөн гэж ярьсан. Гэхдээ би яг гэртээ бол ороогүй. Орцноосоо буцаад ингээд яагаад ч юмдгүй гараа явсан байсан. Энэ үйл явдлыг болохоор үнэхээр санахгүй байгаа. Тэгээд яг яагаад гарч явсан, яг гадаа ингээд осгоцсон байсан юм би үнэхээр мэдэхгүй байгаа. Тэгээд нэг мэдгэд ингээд имлэгт байжсэн. Тэгээд гэрийнхэн маань аав ээж хоёр маань бас байсан. Тэгээд тэмч уулзаад чиний ингээд 2 хураг тайрах боллоо гэд хэлсэн. Тэр үед болохоор би юу 2 хуруу тайрах гэдэг юусаа сайн ойлгоогүй. Тэгээд ягаад миний 2 хуруу тайрч байгаа юм гэд нэлийн гайхаад зочирдоод тэгсэн чинь нөгөө нэг осголт явагдсан. Тэгээд 2 хурууг чинь ингээд тайрахгүй бол дээшээгээ бугууруугаа ингээд бүр бүтэн гараа тайруулж магадгүй гэж хэлсэн. Тэгээ өөрөө энэ шокноосоо гарч чадахгүй нэлийн удаан явсан. Тэгээ сэтгэл зүйн дарамт, сэтгэл готролтоос нэлээх ороод тэгээ одоо л дөнгөж 24-тэй тийм ээж ингээд 2 хуруугүй ингээд залын хүний хувьд ингээд надад маш юм хэцүү аимшигтай мэдрэмж байсан. Тэгээ одоогоор ингээд хөдөлмөрийн чадвар алдагдаад ингээд гүрвт байдаг. Ер нь шинэ жилийн үеэр ингээд хүмүүс архитруулж хэрэглээд баярлаа. Тэгээд босноос л гадаа нэлээ осгодог, бүтэн гараа тайруулдаг, хөлөө тайруулдаг, бүр осгоод амь насаа жалтсан тохиолдол идэм лээ. Миний хувьд яг гээд хэдийн амь насаа алдаагүй ч гэсэн 2 хуруугаа тайруулсан. Цаашид сэрэмжлүүлэх үүднээс залуучууд маань ер нь хүмүүс маань ингээд баярыг ингээд архи дарсгүй тэмдэглэж сураасай. Битээ нэгнийгаа ингээд архи уу гэж шахаарай. Тэгээд заавал ингээд архи ууж иж тэр гой баяр гэсэн үг биш шүү. Тэгээд миний энэ жишээг сонсоод хүмүүс жоохон ч ихсэн бодоосай гэж хүсэж байна. Баярын дараа үргэлжлүүлэн химэн өөр газар руу явж нэгнийгээ хараа хяналтгүй үлдээж гэрт нь хүргэх нэрийдлээр нэгнийгээ гэрт нь оруулахгүй үүдэнд нь үлдэх зэрэг асуудлуудаас болж хахир хүүтэнд эд хийж бүтээх насан дээрээ яваа хамт олон ажлын газрын найз нөхдөйгөө та тахир дутуу болсон байна гэж төсөөлөднийг үзтээ. Хоорондоо одоо ингээд баяр бас хийчихэд нэгэндээ нэгнийгээ найдаад орхичдаг, нөгөөх нь гадаа явж байгаа ухаан алдаа тэгээд босгодог, хөлддөг, амь насны эрсдлүүд үүсдэг. Осголт гэдэг маань маш хүнд юм шүү дээ. Инээдхөөр дүүрэн баяр болдгоороо болоод л өнгөрнө. Гэтэл жил бүрийн энэ цагт ямар аюулт зүйл болдог тухай та өмнө нь бодож үзэж байсан уу? Нэгэн өдрийн баярын дараа 10 хүн тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж цаашдаа амь насаа алддаг гэвэл та итгэх үү? Одоо ингээд гинтэл хүмүүс ирж байгаа шүү дээ. Чинь мэдээж ирүүл хүмүүс өөрийгөө гинтнэ гэж бодохгүй явж байгаа л эсэлүүсэл гинтчихэж байгаа шүү. Тэгээд арх сатуурал хондоо хэрэглэн гэдэг маань өөрөө яадаг вэ гэхээр тэр чигээрээ гинт хэрсэл. Аливаа юмд өртөх хэрсэл.
архин нандах хэмжээ үед бас гарч ирдэг нэг тулгардаг томоохон бэрхшээл юу вэ гэхээр архины солиор л өгөөд тийм үү. Архин нандах хэмжээгийн олон асуудал өөрт нь үүсчээд байхад би хэвийн тийм ээ би өвчтөй биш ээ би тийм архичин биш ээ намайг эмслэх шаардлага байгаа бусад хүмүүс яг л адилхан хүн болгонд архитаар сэргийлж гин гэсэн ийм хандлага бол эмчилгээ хийхэд нэлээд том бэрхшээл учруулдаг. Гэхдээ бид нар яг нь үгүйсгэлтэй байгаа хүнийг ч гэсэн сэтгэл заслын эмчилгээндээ хамруулад архинаас гарахад нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа эмчилгээг бол бид нар өргөжлүүлээд одоо хийдгээ. Энэ архины арт чинь гэр бүл хоорондын маргаа, найз нөхдийн хоорондын маргаа янз бүрийн юм асуудлууд гарч байгаа байхгүй тэр ууж идэж байгаа. Тэгээ тэрнээсээ буулдгад нэгэнтээ одоо уурлаж тундаг тий. Тэгэнгүүтээ машиныхаа түлхүүрийг аваад гараад яа тийм би явна. Би ингэн гээл нөгөө машин унаал явчихдаг. Тэгээд ердөөсөө тэр алдаанаас нь болоод асуудал гарчиж байгаа байхгүй. Архитаар суучаад би ямар ч асуудал гарахгүй гэж хүн боддог боловч архитаар сэргийлсэн хизээч тийм байж чаддаггүй. Хэмжээтэй хаалддаг гэсэн. Одоо 34 настай. Тэгээд өнөөдөр энэ хийсэн үйлдэлтэй бол хамгийн их харамсаж явдаг. Цаг хугацааг ухрааж болдог бол гэж өдөр бүр бараг хорон бүрт шаналж явдаг. Тухайн үед ажлынхантайгаа, компанийнхантайгаа шинжлэлийн баяр тэмдэглэж байсан. Тэгэл мэдээж л бүгдээрээ баярлж хөөцгөөвөл ууцгаасан. Ер нь бас тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйлс хэрэгэлсэн байсан. Тэгээд тарах олоод машинаа бол өөрөө барай авчиж чадна гэдэг тийм согтуу эрүүл бус ухаантай мөртлөө тийм итгэлтэйгээр зүгээр юм чинь тэгээ гайгүй баха шүн харанхуй ороогоор одоо энэ цагдаа нарын хяналт шалгалтаас харьцангуй гайгүй байх гэж бодоод тухайд тийм хөдөл тийм тэнэг бодлуудыг бодож байсан байгаа. Тэгээ машинаа барьж явсан. Тэгээ замын бас нэг гэрэл мутаа нэг хэсэгт тэгэл огцом санаандгүй хүн гарч ирэл аль болох дарсан. Яг тэр нөхцөл байдлыг би гартаа авч чадахгүйгээр тухайн хүнийг бол яг мөргөж гэмтээсэн. Энэ үйлдэлтэй бол маш их харамсаж явдаг. Энэ үйлдэлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийнхөө итгэх ёстой хууль журмын дагуу итгэх ёстой ял хоногоо идлээд гараад ирчихсэн. Тэгэл хамгал одоо ажил амьдрал тухайн үед жигдрээл карьер ингээл баг-багаар өсөөл ахицтай ингээл явж эхэлж байсан. Одоо бол тэдгээр бүх зүйлс байхгүй. Тэгээд хүмүүсийн намайг бас харах өнцөрч бас өөрчлөгдсөн. Энэ л одоо хамгийн буруу зүйлийг би өөртөө тухайн үед хийсэн. Тэгээд тухайн өдөр би тэр согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй байсан бол бас машина дур мэдэж эрүүл бус ухаанаар барьж яваагүй байсан байвал өнөөдөр нэг хүн тэнд одоо эрүүл саруул бас ажил хөдөлмөр эрхлээд тэгээ нийгэмдээ бас сайн сайхан зүйлсийг бүтээгээд гэр бүлээ авч яваад ингээд явах байсан. Тэгээ би өөртөө ч тэр өрөөлтч тэр гай тарсан төвгүтсэн бүр байж боломгүй бүр хэрэг хийсэн. Одоо хүмүүстэй хандж хэлэхэд бол ямар ч хүн бай. Ус үедээ битгийж болоод шинжлэлийн баяр ямарваа нэгэн баяр бол баярыг даавал архигүйгээр тэмдэглэж бас болдог. Тэр тусмаа шинжил бол гэр бүлийн баяр залуучууд ах эгчнэр дүүнрээ над шиг л алдаа бити гаргаарай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Гуйж байна. Цаг хугацааг хинч хизээж эргүүлж ухрааж чадахгүй. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд амнаас эд хөрөнгийг
хайрлан хамгаалцгаая. Арх согтууруулах ундааг хэрэглэчихэд эрүүл мэндээрээ хохирчод эсвэл бусдын эрүүл мэндийг хохироочод харамсахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Бүгд эргээд яах гэж тэр мөчөд ингэдэл гэж бүгд л бодож байгаа. 40. Энэ 5-6 насны эрэгтэй архины ямааралтай архины шилтгаан солиорл үүссэн. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй. Яг хөдөлмөр хийж бол амждаггүй. Их чадвар боломж нь хомос. За тухайн эрэгтэй бол одоо гэр бүлийнхаа санхүү зохицуулдаг ажил хийдэг ганцхан 2 жоохон хүүхэдтэй. Тэгээд арх таарсан нэг өдөр биш нэлээд хоног уугаад дахиад өсөөснөө хойш 2-3 хоногийн дараа бол солиорл өгч ирсэн. Юу ажилдаа явах тийм ээ. Ямар ч боломжгүй болж ирсэн. Гол хүн нь бол яасан архины солиорл өгөөд сэмэт рүү хэвтсэн. Тэгэд ингээд 2 жоохон хүүхэд нь бүлтгэнөөд үлдэхэд бол үнэхээр сэтгэл одоо шимширч байсан. Эхнэр нь яах учраа болохоо байлцсан. Тэгээд тэр үнийг бол хэвтүүлээд бас арга гэрлүүн санаа тавьж тийм ээ хорооны нийгмийн ажилтны төлөвлөн бол холбож өгсөн байгаа. За дээр үед бас хоосон дүүрэг гүйцэтгэж ингээд ажиллаж явах хугацаанд бол яг миний нүдэн дээр 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн хөсөл гарч исэн. За ингээд очиход бол мөргсөн итгэхэд маань согтуу байсан. Тэгээд өөдөөс ирж явсан машины өөдөөс мөргөөд тухайн үед 38 настай эмэгтэй суудлын өрүүл хоёрынхоо дунд хавчуулагдаад хаалган оголож чадахгүй ам авраачаа гэж орилж исэн. Тэгээ энэ бол маш хэцүү тэр хүний амь насыг аварч чадаагүй харамсалтай зүйл ингэж болж исэн. Зөвхөн осгох эрсдлээс гадна оны энэ үеэр согтуугаар тээврийн эрсдэл жолоодох зөрчил маш их гардаг. Би зүгээрээ бараг эрүүл байна гэсэн таны найзын үг, би эрүүл байна гэсэн таны бодол ганцхан секундын дотор таны амьдралыг өөрчилж болно гэдэг талаар бид бүгд хинхэнгүй мэддэг. Гэхдээ бид алддаг алдсаарч байгаа. Тээврийн хэрэгслийг жолоодоход их бага согтолт гэж байхгүй гэдгийг та маш сайн санах хэрэгтэй. Арх согтууруулах ундааг хэрэглэчихэд тэр хагарсан шилээ нэгнийгээ амин газар руу очоод хатгачдаг ч юм уу тийм үү. Тэгэхээр цаасаалаад энгийн тусламж авах хугацаа хүрхгүй тийм гэмтлүүд бас биш. Дээрээс нь эцэс хэвлий толгоон битүү гэмтлүүд байна. Битүү цус гараагүй бол хүнгүн гэсэн үг биш. Дотор ихтэй цусаалтаад амьсаа алгах ч үе. Тахилгоондоо цус худлаа зодлолтож нэгнийгээ гэмтээчээд тэрнээсээ болоод дараа нь унш татдаг. Хөдөлмөрийн чадваргүй алхах хөлж өвчтэй, гэмтлийн үйлдэлцтэй ийм тохиолдол зөндөө гарч байгаа шүү. Архины шалган солиорлийн үед бол хүн хий юм сонсох мөн ямар нэгэн дуу хоолой ямар нэгэн үйлчлэг хийхийг одоо тушааж тийм ээ. Магадгүй одоо яг хуу гараа зүсэх юм бол одоо амьд үлднэ гэдэг дуу хоолойноос болоод хуруу гараа зүссэн. За өөр нэг тохиолдолд бол өөрийнхөө хэвлий дотор тийм ээ одоо гидс рүү ингээд ямар нэгэн амтан орцсон байна. Энийг гаргахын тулд яаж игээд гаргах ёстой гэдээ хутга аваад өөрийнхөө хэвлийг зүсээд цус алдаад төргөн тусламжаар ам аврагдсан ийм тохиолдол байгаа. Тухайн бол цэвэр архины солиорлоос шалтгаантай. Гих мэтчлэн тийм үү хин нэгний аюултай үйлдэл хийх өөртөө бусдад ямар ч үйлдэл хийх одоо өрчсөнтэй хамгаалах боломжгүй. Тэгэхээр энэ арх согтууруулах ундааны зүйл гэдэг бол ямар хэмжээний хор хохирлыг хүнд авчирдаггүй гэдэг бол тодорхой одоо дүр зургийг бол та бүхэн энэ эвдэрч гэмтэлсэн машин энэ архины ард гарч байгаа хагацл харуусал хүний амнаас хурж байгаа гэр бүлээсээ хагацж байгаа хүний хувь заяаг насан туршид нь өөрчилж байгаа энэ эмгэлт асуудлуудаас бол та бүхэн харж болно. Арх согтууруулах ундаа гэдэг бол хүнд хэрэгжилж явах ёстой юм дутагддаг юм уу нөхөх ёстой зүйл огтхомж биш ээ. Арх согтууруулах ундааг дэлхийн нийтээр бол одоо огт хэрэглэхгүй гэдэг ийм чиглэл рүүгээ явж байгаа. Тэгэхээр залуугаасаа тийм үү ямар нэгэн байдлаар арх согтууруулах ундааг сонирхож үзэж जैन туршиж хэрэгжилж जैन цаашлаад хэрэглэх болгондоо хэтрүүлэн хэрэгжилж байгаа. Арх тасаг гэдэг юм хэрэглэмээргүй л. Энийг хэрэглэхгүй байх юм бол маш олон эрсдлээс өөрсдийгөө хамгаалж ийна л гэсэн үг шүү дээ. Бэртэж гэмтгээс ахуулаад хордлого энэ чинь ганцхан гэмтлийн дээр гэмтэд явж байгаа тэр хүмүүс чинь нөгөө л нойр булчгаа, нөгөө л хордлого, нөгөө л осголт хөллөл маш олон төрлийн эрсдлүүд байгаа шүү дээ. Энэ бүхнээс сэргийлнэ. Дээрээс нь энэ төр нэмэгдээд бас гэр бүлийн асуудалч орж ирдэг архин дээр. Сүүлийн жилүүдэд монголчууд маань
аял зугаалга амралтаар маш их хөдөө гадаа явж байгаа. Тэгээд амарч ингэж явж байхдаа аял зугаалж явж байхдаа энэ арх гэдэг идийг уугаад цагдаа байхгүй юм чинь хин шалгахтай хин биднийг үүсэхтэй гэдэг хөнгөмсөг юм бодолд найдаад энэ арх хүч үедээ машин бэрээд явчихдаг. Тэгээд тухайн газарт нь ямар ч харилцаа холбоо байхгүй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ямар ч нөхцөл байхгүй. Тэгээд нэгнийхээ амнаас эрүүл мэндэд хордог, өөрөө ч амнасаа алддаг. Гэтэл өдөр тутамдаа бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх гэж нөлөөллийн хяналт шалгалтын маш олон ажлуудыг хийж байгаа. Гэтэл тэр харилцаа холбоогүй замын хажууд хинч очиж тусламж үзүүлэх боломжгүй юм нөхцөлд энэ ослоо урд бас үлддэг. Ердөөсөө л энэ асуудал бол архинаас л болж байгаа. Манай гимсог судлалын үндэсний төвийн маань яаралтай тусламж бол байнгын ачаалтаа ажилладаг. За зуны цагт бол аял зугаалга тэр үед хамгийн оргил үедээ хүрдэг боловч өвөл эхлээд одоо энэ баяр ёслолууд эхэлдэг. Одоо энэ цагаан сар маар байна. За энэ шинэ жилийн баяр байна. Олон нийтийг амарсан баярууд байна. Буцаал ихсдэг энэ үеэр мэдээж энэ юутай холбоотой баяр ёслол тэмдэглэж байгаа хүмүүстэй л холбоотой. Тэгэхээр яг н баяр ёслолыг тэмдэглэхдээ нарих тарс гэдэг зүйлээ ер нь болчул яадаг юм бол. Найрын ширээний ард намаг уу гэсэн бичиглээ байхгүй нь лавтай. Эрүүл сарвал айх аюулгүй баяр тэмдэглэж бид ер нь хизээ сурах вэ? Одоо ер нь болох цаг нь болсон юм биш үү? Тэгэхээр өдөр бүр дэлхий дээр 3500 хүний амнаас зам тээврийн ослын улмаас хохирч байгаа. Энэ арх согтууруулах ундааны зүйл хэрэглэж, баяр ёслол тэмдэглэж, жолооны ард суусны улмаас таны ойр дотны хэн нэгэн аав ээж, гэр бүлийн гишүүн, үр хүүхэд чинь өмчирч, магадгүй гэр бүлийн хэн нэгэн найз нөхч нь амь насаараа хохирч энэ 3500 хүний нэг болохыг бид үгүйсэхгүй. Тиймээс та бүгддээ хэлэхэд энэ арх согтууруулах ундааны зүйл хэрэгсэн үедээ жолооны ард суухгүйгээр за мөн энэ утгагүй болох шинэ жилийн баярыг та бүгд маань архихгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг бол уриалж байна. За шинэ жилийн олон нийтийн баяр ёслолуудаар та архинаас татгалз битгий хэрэгэл архихгүй гой баярлж болно. Шинэ жил бол ясын дээрээ үнэндээ бол чинь гэр бүлийн баяр байхгүй. Гэр бүлээрээ байх ёстой баярлахаас энэ тэнд бөөнөрөө нийлж архиулж эрсдэл үүсгэх юм бол биш. Тэгэхээр архитаас хэрэглэхээр бол татгалзъя гэж байна. Шинэ жилийн баяраа архигүйгээр тэмдэглэцгээе гэсэн гэж уриалмаар байна. Архигүйгээр тэмдэглэх бүрэн боломжтой. Бүгдээрээ сүүгээ уугаад тийм ээ, жүүсээ уугаад халуун ам бүлээрээ баяр ёслолоо эрүүл саруулаар тэмдэглэцгээе. Иймд та бүхнийг шинэ жилийн баяраа согтууруулах ундаагүй, аюулгүй, дурсамж дүүрэн тэмдэглэхийг өөрийн зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна. Архигүй шинэ жил та татгалз нөлөөллийн ажил. Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт 450-аас 500 хүн яаралтай тусламж авдаг ба үүний 20 орчим хувь нь арх согтууруулах ундаатай холбоотой осол гэмтлүүд байдаг. Жишээлбэл 12 дугаар сард шинэ жилийн баяр гарах хэмжээтэй холбоотойгоор арх согтууруулах ундаатай холбоотой осол гэмтлийн тоо жирийн өдрөөс 30-аас 50% ихсдэг байна. Архигүй шинэ жил. Та татгалз нөлөөллийн ажил.